Босоо Ганбаатар гишүүн мууны шашинд нь тодорхой болж бичлэг нь тарлаа. Уг бичлэг нь 2011 оны 10 сард хийсэн бичлэг байдаг бөгөөд 11 сард нь хүн намыг байгуулжээ. Ингэснээр хүн намын цаана мууны гаж урсгал байдаг талаарх таамаг өрнөж байна. Мууны шашны урсгалыг тойрон өрнөж байгаа дуйлан шууган мүддэн намдахгүй нь бололтой. Монголын төрийн өндөр албан тушаалтнууд олноор нэр холбогдсон учраас нийгэм эгдүүцэж байгаа нь энэ юм а. Хачиргалтай энэ өдрүүдэд боловсрол соёл шинжилгээний яамны стратеги бодлого төлөвлөлийн газрын дарга Насан Баяраас бусд нь ганц ч ган хийсэнгүй. Гэсэн ч Улсын хурлын гишүүн Ганбаатар, засгийн газар хэрэглэх газрын дарга Баярцог зэрэг олон хүний тухай мэдээлэл цахим ертөнцид цацагдаж видео бичлэгтэйгээр баримт нотлохотой түгэж байна. Хэдийгээр хувийн шашин шүтэг иш шүтэг хэрэг нь үндсэн хуулиар хамгаалагдсан монголчуудын хувьд хэвшмэл биш, харин бас гаж урсгал тооцогддог шашны байгууллагатай ямар нэг байдлаар нэр холбогдох нь эрхэм дээдсүүдэд халтай юм а. За тэр тусмаа сонгуулийн хаянд ирсэн энэ үед асуудал тэдэнд нэмэх оноо авч ирэхгүй нь тодорхой юм. За үүнийгээ тооцоод би мөнтэй огт холбоогүй гэж хэлчихвэл мөн сая Мионы үүсгэн байгуулсан энэ байгууллага ямар нэг хариу барьж болох талтай. Ийм шалтгаанууд үгүй бол тэд үгээ хэлэх ёстой байсан. Төрийн өндөр албан тушаалын албан хаагчдын шашны гаж урсгалыг үүсгэн байгуулагчтай харилцаа тогтоосон уу үгүй юу гэдгийг хаана хин шалгах ёстой вэ? Нийтийн эргэлзээ хин тайлах ёстой юм бэ гэд олон асуудал гарч ирж байна. Гэвч албан ёсоор хууль хэлтийн байгууллагын шалгах гэхлээр улсын хурлын гишүүдийн бүрийн ихэн саад болохоос гадна тэд үүнийг шашин гэж тайлбарлаж байгаа тул шалгах ямар нэгэн үндэс алга байна. За босоо Ганбаа гишүүн хэрэг мөнтэй холбоогүй байсан бол түүний энэ мэт бичлэгүүдэд тайлбар өгөх ёстой. Учир нь улс төрийн 3 дахь том хүчин болно гэж сэтгэл зүрхэн шулуутсан хүн нам Монголын залуу улс төрчдийг гаж урсгалаар толгойг нь угааж байгаа бол дэндүү харамсалтай хэрэг болно гэдгийг хэлээд байгаа. Хамгийн гол нь өмнө нь ч тэр одоо ч тэр хүн намын ард хэн байна вэ? Санхүүжилт нь хаанаас вэ гэсэн олон асуултны хариу таамаг төдий байна. Ганбаатар гишүүн мөнтэй холбоотой бол хүн нам мууны гаж урсгалаас санхүүждэг байхыг үгүйсэхгүй юм. Лого гутаар нь харуул манай улс төрийн хүрээний томчууд мөн сон Мионы шашны урсгалын үнэнч фэнүүд байсан гэхээсээ илүү тус байгууллагын ухуулагчдын хэмжээнд илтгэж чадварт суралцаж зарим арга хэмжээгээ санхүүжүүлэх тусалцаач авдаг байж мэдхээр байна. Зарим нэг нь бүр хит авцсан байхыг үгүйсэх аргагүй ч дийлэх нь тусалцаа дэмжлэг авч байсан гэдэг нь ортой байх юм. За энэ бол захим хуудасаар тарсан манай улс төр орчмынхны мөн сон Мионд мэхийн ёсолж байгааг харуулсан зарим видео бичлэг энэ бүхний мэдээллийг бэлтгэхэд олж үзсэн их сурвалжаас авсан мэдээллүүдээс үүдсэн бодол юм а. За учир нь тодорхойгүй олон асуулт энэ намд байна. Тэгээч мууны урсгал Монголын төрийг аалзны шүүс мэт ороож татжээ. Дээрс нь олон ч үйл хөдлөх хөрөнгийг бий болгожээ. Гэтэл мөн гих чин нас барсан төдийгүй өмнөх үүх түүхийн судлах бол гэмт хэрэгтэн болохгүй бүтгүй юмны цуглуулгатай хүн байжээ. Тиймээс мууны эсрэг тэмцэгчид Монголын нийгэмд олширч байгаа нь за ямар ч тач муунаар агуулсан эрхмүүд эртхэн үннээ дэлгэхгүй бол асуудал хурц байдалд хүрэх магадлалтай байна. НБС Мэдцэг. Сонгуулийн сургаар улс төрийн намуудын үйл ажиллагаа илтгэгчимжид шин намууч хүч төрөн гарч ирдэг уламжлалтай бол эдгээрээс хамгийн амжилттай явсан хүн намынхан. Хойч хүрээгүй боожч отхон намын хувьд парламентэд суудалтай болж хүндээ дүслийг нэвтрүүлснээр ах намуудын араас эрэмблэгдсэн нь үүнийгч баттгсан бол удалгүй саар үйл явдлын ч давхар гэрч болсоор байна. Тодорхойлбол таамаг тэмдгээ авч зүхтаадаг улс төрчлөлтүүдийн нёгийг харуулж дараагийнхаа сэтид ихээхээ халдагтай байдал ажиглуулсан бол эцэст нь нэг шүүхэл алхаараа бүхнийг шийдэх бололтой. Тухайлбал тус намынхан намын даргын асуудлаа дээд шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Ганбаатар албан тушаалтаа үлдэх үү эсвэл найдлаад итгэл үзүүлэх үү гэдэг нь тодорхой болох юм. Хүн намынхны шүүх хурал энэ сарын 18-нд дээд шүүхтэр эцлэгдэх бол одоохондоо намын тамга найдлаад Ганбаатарын тухайд хууль журмаа зөрчиж өгөө гэдэг бодлоо илэрхийлсээр байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүд товчхондоо өсвөр насны охины амиа орлох оролдлого болон мууны гаж урсгалын талаар шуугсаар байгаад нийгэм өнгөрлөө. Монголын томоохон улс төрчид гаж урсгалыг түгээн дэлгэрүүлж гих эрхэм цолны эзэн болцоосон бол үүнд нь ирэх бүхий байгууллагууд санаа тавихаар бол сэтгэл зовлонсон олон иргэдийг баярлуулах бололтой. Тодорхойлбол хууль зүйн яамнаас ажлын хэсэг байгуулагдаж мууны гаж урсгалтай холбоотой сүм хийдүүдийн үйл ажиллагаанд шалгалт оруулахаар болсон. Угаасаа үндсэн чиг үүрэг нь хууль зүйн яамд байгаа бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд болон шашны байгууллагууд Монгол улсын хууль тогтоомжинд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа хэсгээр үнэлгээ хийх юм гин. Үүний дараагаас Монголд мууны шиг хэрэг газар авсан болох нь ил болох бололтой.